За та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Бидний өдөр авч ирсэн сэтгүүлч дурлаач та бүхэнд талархал хэлье. За өнөөдөр цагдаагийн ерхий газраас эрүүгийн цагдаагийн газраас хакерын гэмтрэг болон залим эхлэх гэмтрэг үлдсэн одоо этгээдүүдийг олж илрүүлсэн талаар мэдээлэл өгөхөөр та бүхэндийг одоо урьж ирлээ байна. За нэгдүгээр нь бол 1997 онд төрсэн Т гэгчин компьютерийн мэдээллийн одоо сүлжээнд сүлжээ нэвтрэх зориулт бүхий ийм хакерын програмыг ашиглан за мэдээлэл танилцуулга судалгаа за боловсрол эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг вебсайтууд болон бусад одоо ийм мэдээллийн сүлжээнд хууль бусаар нэвтэрч нийт 24,783 иргэн одоо аль багш аж ахуйн нэгжийн мэдээллийг хууль бусаар хуулбарлан авсан. Энэ хэргийг бол илрүүлэн шалгаж байна. За мөн Т гэгч нь бол компьютерийн мэдээллийн санд байгаа мэдээллийг одоо хууль бусаар хуулбарлан авах 12 төрлийн одоо хортой програмыг үйлдвэрлэсэн байсныг одоо бэлтгэсэн байсныг бас энэ шалгалтын явцад илрүүлэн мөрдөн байцаалтай ажиллагааг үргэлжлүүлж байна. За мөн одоо 1985 онд төрсэн Х гэгч нь гадны иргэдийн виза картыг ашиглан хууль бусаар гүйлгээ хийж бусдад онц хэмжээний хохирол учруулсан хэргийг илрүүлэн шалгаж байна. За энэ Х гэгчийн гэрт хийсэн одоо увслэгээр одоо виза картны бэлдэц болон энэ виза картын дотор электрон мэдээлэл суйрлуулах одоо зориулт бүхий энийг одоо ашигласан байж болшгүй юм техник том төхөөрөмжүүдийг бас хураа авч мөрдөн байцаалтай ажиллагааг үргэлжлүүлж байна. За дээрх бусдын одоо сервер хууль бусаар нэвтэрсэн хуурамч виза карт үйлдвэрлэсэн энэ асуудлууд дээр үйлдвэрлэсэн байж болшгүй энэ асуудлууд дээр сэрэмжлүүлэг хүргэхэд за ер нь бол кибер аюулгүй байдал дээр аж ахуйн нэгж байгууллага иргэд маань маш сайн анхааралтай байх хэрэгтэй байна. Одоо хортой програм гэж янз бүрийн одоо тухайн танд ирж байгаа имэйл хаяг нэр хаяг нь тодорхойгүй имэйл хаяг хүн сошиал орчинд байгаа янз бүрийн одоо пост энэ юмнууд нэвтэрснээр тухайн иргэний мэдээлэл тухайн байгууллага одоо мэйл хаягны нууц үг зэрэг одоо тухайн хүний нууцлж байгаа зүйлийг алдагдах ийм одоо эрсдэл тулгарч байна. Тийм учраас иргэд маань энэ захим орчинд аюулгүй байдлаа сайтар хангах нэр хаяг нь тодорхойгүй ийм мэйл хаягийг нээж үзэхгүй байх. За мөн одоо бусад хаяг байрш тодорхойгүй энэ постуудад одоо нэвтэрч орохгүй байхыг цагдаагийн байгууллага анхааруулж байна. За мөн одоо банкудаа анхааруулж хэлэхэд энэ иргэдийн гар дээр байгаа виза картыг одоо за энэ одоо тууз хэлбэрийн виза картуудыг ашиглаж байгаа. Энэ нь бас одоо хурамчаар өвлөх мэдээллийг нь хөрвсөн хуулбарлаа авах юм боломж бас өндөр байдаг гэж мэрэгжлийн хүмүүс хэлж байгаа. Тиймээс одоо чиптэй болгох энэ нууцлал аюулгүй байдлыг сайтар хангахгүй. За энэ төрлийн одоо гэмтэр иргэд маань одоо гэмтэр үйлдвэр бэлтгэж байгаа этгээдүүд энэ виза картыг хурамчаар өвлөж одоо иргэдэд аж ахуйн нэгж байгуулалт хэмжээний охирол учруулах ийм нөхцөл бий болоод байна. Энэ дээр бас анхаарах хэрэгтэй. За үүсэж байгаа нөхцөлтэй холбогдуулаад жүжигчин амар сайхны бие хүчээ гэдэг энэ бичлэгтэй холбоотой Иргэн Батбаяраас цагдаагийн байгуулалт өргөл гаргасан. Цагдаагийн байгууллага бол иргэн аж ахуйн нэгж байгууллагаас ирсэн өргөдөл гомдлыг хүлээж авч шалгах үүрэгтэй. Энийхээ дагуу энэ өргөдлийн дагуу жүжигчин амар сайхнаас тайлбар авсан. За энэ асуудлыг шалгаад 2016 оны 5 сарын 4-ний өдөр Монгол улсын эрүүгийн байцаан шийдэх хуулийн 172 дугаар зүйлийг удирдлага болгон мөн хуулийн 24 нийт хэс зааснаар тухайн өргөсөн гаргасан өргөдөл нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байна гэж үзэн эрүүгийн иргэний үүсгээс татгал саналтай материалыг арай прокурор шилжүүлсэн байгаа. За баярлалаа. Тэр нэг виза хуурамчаар үлдсэн гэдэг байгаа хэдийн хэмжээний төгрөгийг одоо хуурамчаар үлдээж авсан гэсэн мэдээлэл айл улсаас авсан. За энэ бол Монгол улсад тухайн одоо үйлчилгээний байгууллагуудаар үйлчлүүлэх замаар онц хэмжээний охирол учруулсан байна. За охирлын хэмжээг бол яг эцэслэн одоо тогтоогдог байгаа. Тухайн одоо тэр гэмтрийг үйлцэн этгээдийн одоо холбогдох жигүүрийн төвөнд одоо виза картууд олдсон, хэрийн газраас олдсон, гэрээс нь олдсон виза картуудад шалгалтын ажил явуулж байна. Өрсөлдсөн байдлаар бол одоо дээд хэмжээний охирол учруулсан юм байдал тогтоогдож байгаа. Цаашд бол мөрдөн байцаалтай ажиллагаа үргэлжлэж байгаа учраас бол яг охирлын хэмжээг бол одоо бүрэлдэх боломжгүй. За урьдчилан байдлаар бол гадаадын иргэний виза картаас хувийн мэдээллийг нь хууль бусаар одоо өөр карт шилжүүлэх замаар ингэж одоо охирол учруулсан байгаа гадаадын иргэдэд. За энэ бол мөрдөн байцаатай. Ясаа шигчний одоо яг ийм карттай ч юм уу виза карттай юм. За энэ яг одоог надад бол мэдээлэл алгав. За энэ нь бол ерөн бол энэ кибер одоо энэ хакерын энэ гэмтэрэг холбоотой бас нэлээд энэ түрүүн би энэний өмнөх дурдсан бусдын мэдээллүүд нэвтрэх, за хуурамч виза карт ашиглах иймэрхүү гэмтрүүд бол бас нэлээд бүртгэгдэх боллоо. Тийм учраас одоо иргэн аж ахуйн нэгж байгууллагууд маань энэ захин мэдээллийн аюулгүй байдлаа маш сайтар хангах хэрэгтэй байна.
За ер нь бол энэ манай банкуд маань энэ захим картаа одоо туудсан биш чиптэй болох тал дээр бас тодорхой ажил зохион байгуулах шаардлагатай байна. За 25 орчим иргэн аж ахуйн нэгжийн